За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмотоос наран чимэг ярьж байна. Би та нарт ээлжил бичлэгээ хийж гин ойрд. Ер нь бол нэлээд хэсэг хугацаанд та нартайгаа уулзалтсангүй мэдээ завгүй байсан. Тэгээд одоо та нарт өгөх гэж байгаа мэдээлэл маань юу вэ гэхээр энэ 6 сарын 1-ээс эхлээд хэрэгжиж байгаа одоо дүрм журмын талаар тийм ээ. Энэ дүрм журм нь юу вэ гэхээр нөгөө шивэдэд хөдөлмөрийн гэрээгээр одоо ажиллаж амьдрах гэж байгаа хүмүүстэй хэрэгцээтэй мэдээлэл учраас энэ мэдээллийг оруулчих гэж бодлоо. Тэгээд энэ нь болохоор одоо нэлээд эртнээс яригдчихсэн дүрм журм юм тэгээд хэрэгжээд батлагдаад одоо хэрэгжээд эхлэх нь угаасаа 6 сарын 1 буюу өчигдрөөс эхлээд хэрэгжээд эхэлчихсэн одоо зүйл юм аа. Тэгээд энийг бас нэлээд хүмүүс асууж байна л да. Энэ юу нь ямар хууль вэ наа, яаж яа гэж гээд нэлээд их зүйл асууж байна. Хамгийн нэгдүгээр хэлэхэд бол мэдээж энэ хууль анхлаад гарч явахдаа яасан бэ гэхээр хөдөлмөрийн одоо мүлжлэг явагдаад байна тий. Үүнийг зогсоох үүднээс ер нь бол энэ яригдж ирсэн. Тэгээд одоо энэ дүрм журмыг одоо шинээр баталгаа гарч ирж байгаа. Тэгээ улам гэхдээ ер нь бол нөгөө урд нь байсан шаардлагуудаас илүү шаардлага тавьж байгаа гэж ойлгож байна. Тэгээд хэрэгжихдээ одоо яг бүр ингээд үндсэн зүйлүүдийн заагаад өгсөн байна л да. Би тэрийг одоо та нарт уншаад хэлээд өгье. Одоо тодорхой яг ийм зүйлүүд дээр гээд тэгээд хүмүүсийн асуугаад байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо мэдээж манайхан нөгөө ингээ хүсэлтэд гаргачихсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Зөвхөн манайх гэлтгүү тийм ээ. Одоо энэ хөдөлмөрийн гэрээгээр оршин суугчдыг авахыг хүсэлт гаргацсан хүмүүс байж байгаа. Тэгэхээр энэ 6 сарын 1-ээс эхлээд хэрэгжихээр урд нь нөгөө нэг одоо хүсэлтэд гаргацсан болвол урдныхаараа шийдэгдэх юм бол эсвэл 6 сарын 1-ээс өмнө нөгөө төрүүлээд өгчий гэд ингээд яарж байгаа хүмүүс бас байгаа. Яарж исэн хүмүүс зөндөө байсан. Тэг шаардлага байхгүй. Яг л ихээр та хэрэг хүсэлтэд гаргацсан бол таны шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Гарахтаа яах вэ гэхээр одоо 6 сарын ямарваа нэгэн одоо дүрм журм хуульчин гарахаараа тэр хэрэгж эхлэх өдрөөс тодорхой хугацаа өгчдөг. Одоо энэ дүрм журм 6 сарын 1-ээс гэж штэ. Энээсээ л хэрэгжээд эхлэх учраас таны одоо хүсэлт буюу тийм ээ өргөдөл чинь гаргасан хүсэлт чинь урд нь өгсөн байсан үгээс үл шалтгаалаа тийм ээ. Яг одооний энэ хэрэгжиж эхэлж байгаагаараа шийдэгдэх учраас энд ерөөсө чанарын ялгаа байхгүй. Та яг мэдээж таны шийдвэр тийм үү 6 сарын 1-ээс өмнө таны шийдвэр гарчиж байгаа бол одоо хуучнараа одоо тэр шийдвэрээ гаргана гэсэн үг шүү дээ. 6 сарын 1 болчихж байгаа учраас таны хизээ урд нь өгсөн байсан одоо хүсэлт урд нь өгсөн байсан хамаагүй одоо тэр шийдвэрээ гаргахдаа 6 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж байгаа дүрм журмынхаа дагуу гарах юм шүү дээ. Энийг сайн ойлгоорой. За тэгээд одоо энэ дүрм журманд ямар одоо заалтууд орсон бэ гэхээр энэ дүрм журм нь болохоор ажил олгогчд болон ажилчин хоёрт хоёуланд нь одоо нөлөөлөх ийм одоо шийдвэр буюу дүрм журм байгаа. Тэгээд энийг би бүр тодорхой та нарт нөгөө наривчилсан зүйлүүдээр нь хэлээд өгье. Би шууд нөгөө эндээс харж байгаад уншаад хэлээд өгчий. Тэгээ энэ нь болохоор хамгийн нэгдүгээр тухаараа яах вэ гэхээр тийм ээ аль нөгөө гэрээ ажил олгох би сая хэллээ тийм ээ ажил олгогчд ч буюу одоо ажилчин хоёр тэр ажлын хөдөлмөрийн гэрээнд хамрагдаж байгаа хүн аль алинд нь тодорхой хэмжээний шаардлага тавьж эхэлж байгаа. Тэгээд хамгийн нэгдүгээрт гэвэл тийм ээ урд нь болохоор нөгөө одоо та ингээ хөдөлмөрийн гэрээнд хамрагдахдаа тийм үү зөвхөн танд нөгөө одоо урилга одоо би энэ хүнийг ажил авах гэж байна гэсэн урилга өгдөг байсан тийм үү. Тэрийг болохоор anställnings erbjudande гэж хэлдэг тийм ээ. Энийг одоо өгөөд болдог байсан бол одооний шинэ шаардлага нь юу вэ гэхээр та заавал нөгөө нэг anställnings avtal хөдөлмөрийн гэрээ яг одоо хүмүүс эхлээд нөгөө тэр anställnings erbjudande гэдэг нөгөө урилга өгчихөө тийм үү. Тэгсний дараа одоо ажилчин чинь хүрээд ирлээ штэ. Хүрээд ирсэн тохиолдолд таарын хооронд жинхэнэ тэр хөдөлмөрийнхаа гэрээг буюу тий anställnings avtal гэдэг зүйлийг хийгддэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо тэр өөрчлөгдөөд тэр anställnings erbjudande хангалттай биш заа бас anställnings avtal одоо хийгдсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Тэгээ үүн дээр юуг одоо нэмж өгч जैन вэ гэхээр нөгөө за бүх нөгөө энэ хөдөлмөрийн гэрээнд хамрагдаж байгаа хүмүүс биш тийм ээ бас юм тусгай
одоо зайлшгүй ундантоо гэж байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр зайлшгүй одоо ийм нөхцөл байдлын үүднээс те гэсэн үүднээс. Тэгэхээр тэрэн дээр нь ямар одоо жишээлбэл гээд бичсэн байна л да. Нөгөө одоо эрдэмтэд те судалгааны ажилчин судалгаа хийх гэж байгаа эрдэмтэн докторууд ч юм уу эсвэл нөгөө улирлын чанартай ажилд орж ирэх гэж байгаа. Жишээлбэл нөгөө ийшээ чинь жишээлбэл зуны ажил гэхээр нөгөө энэ тэндээс нөгөө жимс дүүдэг хүмүүсийг жишээл орлоод ирж байгаа ч тийм ээ Тайланд, Майланд одоо тэр ядуу буурын орноос 3 дахь орноос гэж ярьдаг тийм хүмүүсийг ордог. Ийм тохиолдолд эсвэл нөгөө нэг хүүхд асрагчаар хүмүүс ийш тийш нөгөө гэдэг хүүхд харагчаар хүмүүс орж ирдэг шүү дээ тий. Ийм тохиолдолд заавал тэр одоо хөдөлмөрийн гэрээ буюу тий анстелинс автол одоо бичигдсэн байх албагүй гэсэн бас ийм тайлбар хийсэн байлээ шүү. Энд дээр нарийн тэрнээс одоо манайхан чи хөвчлэн ресторан буудал ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар орж ирж байгаа шүү дээ. Ийм тохиолдолд тэр автол гэдэг имийг тийм ээ одоо гэрээ гэдэг зүйлийг бас үлдэж явах хэрэгтэй юм байлээ шүү. Тэгээ тэрийг бас нэмээ шаардж байгаа юм байна. Энийг анхаараарай. Мэдээж нөгөө ажил олгогч буюу тийм ээ одоо ажилчин болох гэж байгаа хүмүүс ч гэсэн орж ирж байгаа хүмүүс энийг сайн анхаараарай гэж хэлэх байна. Хоёрдугаарт болохоор нөгөө анх удаага тийм ээ нөгөө гэр бүлээ авчрах гэж байгаа мэдээж нөгөө та хөдөлмөрийн гэрээнд хамрагдаад одоо яхад гэр бүлээ бас хамтаа аваад ирдэг шүү дээ тий. Ингэж байгаа тохиолдолд яг хэрэг та нөгөө гэр бүлээ тижээх одоо ийм шаардлага тавьчихж байгаа юм байна. Одоо тэгэхээр тэр нь юу вэ гэхээр урд нь бол зөвхөн нөгөө та хөдөлмөрийн гэрээнд хамрагдж байгаа хүн л нөгөө хамгийн одоо амжиргааны доод түвшингээс дээгүүр тий 13500-аас дээш гэдэг байсан бол үгүй таны одоо гэр бүлийн гишүүд хичнээн хүн орж ирэх гэж юм тийм үү. Тэрнээс нь шалтгаалаад таны нөгөө та тэр гэр бүлээ бүгд хангалттай нөгөө хижээх орлоготой байх ёстой гэсэн үг байхгүй. Таны цалин өндөр байна болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр яг уу гэхээр юу орох вэ гэхээр бүр наривчлаад хэлэх юм бол таны нөгөө одоо орон сууц та мэдээж хаа нэгэн газар тэр чинь орон сууцтай байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг шүү дээ гэр бүлдээ орж байгаа тийм ээ. Тэр орон сууцных нь үн одоо та хөлсний хувь нь өсгөө бол юу вэ тийм ээ. Тэр байрны чинь хөлс нь ямар байна вэ? Тэгээд дараа нь дахиад нөгөө нэг одоо хүний ахуй хэрэгцээ зайлшгүй шаардлагатай ахуй хэрэгцээ байгаа шүү дээ. Тэр тог ус одоо утас юу гэдгийг одоо өдөр тутмын одоо хоол унд гэх мэт одоо тэр бүх амжиргааны зүйл орчиж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг нэмээд хэлэхэд яг урд нь бол нөгөө нэг бас нэг юм тодорхой хэмжээний одоо юу гэх юм норматив буюу тийм ээ стандарт байсан. Тэрийг энэ бас дахиад шинжилгээд гаргаж ирсэн. Энэ болохоор жил болгоно тэр одоо хэмжээ өөрчлөгддөг байхгүй юу? Нөгөө юу гэх юм инфляцаас одоо шалтгаалаад гэсэн үг. Нөгөө янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн үн нэмэгдэх хасагдахаас шалтгаалаад энэ жил болгон. Одоо би та нарт хэлэх гэж байгаа нь болохоор заа юу. Зөвхөн энэ хэднээс хэдний хооронд вэ гэхээр 2022 оны тийм үү 6 сарын 1-ээс 2022 оны 12 сарын 31 хүртэлх одоо тэр нөгөө гэр бүлийн орлогын нөгөө хэмжээ нэг иймэрхүү байдаг гэсэн ийм зүйл одоо бичээс авах энийг би танарт хэлээд. Тэгэхээр яах вэ гэхээр одоо ганц би одоо хүн тийм үү одоо би гэр бүлгүй нөхөргүй хүүхдгүй жишээлбэл байж байгаа би ганц бие байна шүү дээ тийм ээ. Ганц бие байж байгаа хүнийх нь болохоор одоо нөгөө одоо хэвийн гэж үзэж байгаа зүйл нь 5158 крон гэсэн байгаа хгүй. Насан турсан ганц бие хүн гэж байна. Одоо нөхөртөө юм уу эсвэл хамтран амьдрагчтай ч юм уу тийм ээ ингээд хоёулаа байгаа тохиолдолд тос байгаа тохиолдолд тийм үү 8520 крон. Мөн дараа нь болохоор 0-оос 6 насны хоорондох хүүхдүүдийнх болохоор 2756 крон. 7-оос 10 насны хоорондох хүүхдүүд болохоор нэг хүүхдийнхэн шүү дээ. Энэ нөгөө дандаа нэг хүүхдийнхаар яриад байгаа шүү би. За 3308 крон гэж байна. 11-ээс 14 насны хоорондох хүүхдтэй бол тийм ээ. Тэр нь 3860 крон гэж байна. Хэрвээ хүүхэд чинь тийм үү 15 настай буюу 15 наснаас дээш бол тийм үү 4411 крон гэсэн ийм одоо хэмжээ байна.
Тэгэхээр мэдээж нөгөө энийг та одоо хідэн хүүхэдтэй байна те нөхөртэй байна уу их нэртэй байна уу эсвэл хамтран амьдрагчтай байна уу тэргээрээ тооцоо тэр цалин дээр чинь нэмэгдэх баг. Гэхдээ нөгөө бүр нарийн одоо ингээд тооцоолоод бодоод гаргуул одоо ямар байх юм тийм ээ. Мэдээж энэ ганцхан зөвхөн энэ биш одоо тэр хамгийн багаар 13,500-аас дээш байх ёстой гэсэн нөгөө үндсэн бас нөлөөлөмчин байж байгаа тий. Тэрэн дээр бас дахиад энэ нэмэгдээд ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр ямар ч байсан урд нь бол нөгөө танараас гэр бүлтэйгээ орж ирэх гэж байгаа хүмүүст нөгөө тэр зөвхөн таны өөрийн чинь тэр 13,500 тооцдог байсан бол тийм ээ гэр бүлийгээ чи ингээд тийжэх хэвээр гэр бүлийн чинь хангалттай мөнгөтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаггүй байсан байхгүй юу. Тэгвэл одоо тэр чинь өөрчлөлтөд ийм болчихсон байна. Үүнээс гадна би бас зарим нэгэн одоо би энд зөвхөн нөгөө өөрчлөгдсөн байгаа дүрм журмыг хэлж байгаа шүү. За шинээр оржсэн дүрм журмын. За тэрнээс нөгөө хуучин үндсэн тэр одоо сувь дүрм журмынхын юмнууд бол бас хэврээ байгаа штэ. Тэрийг болохоор та нар миний урдны нөгөө бичлэгүүдээс ороод одоо үзэж ийн үз. Тэрэн дээр баг миний нэг 60-70 бичлэг байгаа ах гэж бодож जैन. Тэгээд ороод өөртөө үзчихээрэй гэж бодож байна. Тэгээд одоо гэр бүлийн нөгөө тийжих одоо орлого болохоор ийм болчихлоо тийм үү. За би хоёрыг хэлсэндээ одоо 3 дахь нь болохоор тийм энэ гэр бүлийн энэ дээр болохоор бас энэ орлогыг тооцож байгаа зүйл шүү дээ тийм ээ. Бүр наривчлаад хэлсэн байгаа зүйл нь юу вэ гэхээр хамгийн анх эхлээд одоо нөгөө хүсэлтээ гаргаад тийм үү. Анх эхлээд хөдөлмөрийн гэрээр орж ирэх гэж байгаа тохиолдолд гэр бүлээ аваад орж ирэх гэж байгаа тохиолдолд энэ тооцноо. Сунгалтан дээр бол энэ гэр бүлийн энэ зүйлийг шаардахгүй гэсэн байлээ шүү. Энэ болохоор зөвхөн нөгөө анх эхлээд орж ирж байгаа тохиолдолд энийг тавина. Сунгалтан дээр бол энэ гэр бүлийн одоо энэ зүйлийг шаардахгүй гэд бичсэн байлээ. Тэгээ мэдээж нөгөө энэ хууль хэрэгжээд энэ дүрм журм хэрэгжээд ирэхээр янз бүрийн хүндрэлүүд гарч ирнэ. Тэрийг нөгөө дээр одоо яаж нөгөө тайлбарлаж зохицуулах уу гэдэг бас зүйлүүд зөндөө байдаг штэ. Тэгэхээр энэ болгоныг одоо энэ чинь дөнгөж хэрэгжээд эхэлж байгаа учраас яг одоо өөрсдийн гаргацсан байгаа зүйлийг л би хийж өгч шүү. Дараа нь янз бүрийн зүйл гарч ирэх өөрсдийнх юм бай гэх үү тийм ээ. За тэгээд одоо дараа нь болохоор тийм нөгөө 3 дахь нь болохоор аюу тийм одоо чанартай одоо юу гэх юм өндөр тийм чанартай хүн одоо тэр ажилчингаар амал гэсэн баг одоо хараар тий ингээд даалгавны бос хэлгээр хэлэх юм бол баг тийм л байгаа байхгүй. Тэгэхээр шинээр анхлаад нөгөө оршин суугч зөвшөөрөл авах гэж байгаа хүмүүс тийм ээ. Тийм маш өндөр нөгөө шаардлага тавьсан, өндөр чанарын шаардлага хангасан хүн байх хэвээр тийм байна байх хэвээр гэж шаардлага тавьсан байхгүй. Тэр нь болохоор ирж нөгөө ажил ингээд хайх гэж байгаа буюу тийм ээ. Эсвэл нөгөө өөрийнхөө ямар нэг энэ чинь нөгөө хувийн аж ахуй эрхлэх гэх тийм ээ. Тийм одоо эхлүүлэх гэж байгаа ийм хүмүүс байх юм бол энэ дөр бол маш нөгөө өндөр шаардлага тавьдана гэсэн ийм зүйл бичсэн байлээ. Тэгээд мэдээж нөгөө энэ чинь сая цар тахлын үүднээс болоод энэ чинь ажилгүйд л аягүй хэвтцэн тий мэржиж шаардахгүй ажилчин бол энэ чинь зөндөө байж байгаа. Тэдрийг нөгөө хэлж ажилтаа болгохын үүднээс тийм ээ энийг хийж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол нөгөө зөвөр одоо нэг цэвэрлэгч юм уу эсвэл гал тагооны туслагч юм уу гэвэл ер нь бол нөгөө тийм байдлаар тийм нөхцлөөр одоо хүсэлт гаргаад орчих юм бол энийг бол хангалттай гэж үзэхгүй байх гэж бодож байна. Зөвхөн миний энэ өөрийн минь бодол шүү. Ер нь зөвхөн энийг уншихаар энэ чинь нэг юм хэлгээд байгаа нэг юм юу вэ гэхээр одоо өндөр төвшөнтэй өндөр шаардлага хангасан тийм одоо чанартай хүн авна гэсэн ийм зүйл бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр болохоор мэдээж нөгөө нэг тэр одоо өөрийнхөө хувийн аж ахуй одоо эрхлэхдээ эхлэж байгаа ч юм уу ингээд ажил хайж байгаа хүмүүсийг орж ирэхдээ мэдээж бас тодорхой хугацаагаар нөгөө 3 сараар виз өгч юм уу тийм ээ. Одоо ийм нөгөө нарийн заалтууд байлаа. Тэрийг болохоор бүр наривчилж ингээд нөгөө зөвлөгөө авъя. Нарийн бүр медиа гэвэл нөгөө надтай холбогдож байгаа ганцаарчлаад энэ зөвлөгөө өгчлөх. Би нөгөө энэгээр нийт дунд нь өгж байгаа учраас бүр тэр нарийн юмыг бас одоо дурдаад яах вэ гэж бодож байна. Тэгээд дөрөвдөгт нь болохоор тийм ээ урд нь болохоор нөгөө ингээд хөдөлмөрийн гэрээнд хамрагдчихад эхний 2 жилийг
одоо оршин суугч зөвшөөрөл авчихгаа тийм ээ. Дараа нь дахиад 2 жилээр сумгаад тэгээд 4 жилийн дараа бол нөгөө байнгын оршин суугч зөвшөөрөл ер нь болчдөг. Ер нь жоохон энэ хязгаартай байсан гэж хэлж болно шүү дээ. Ингээд одоо тэр тех шаардлага байхгүй. Та ер нь бол нөгөө 2 жилээр хамгийн багаар нөгөө ихээр тийм ээ 2 жилээр одоо тэр сонголтыг өгөн. Гэхдээ тэрийг бол нэлээ хичнээн ч удаа байж болно гэсэн ийм зүйл бичсэн байгаа хгүй. Тэгэхээр энийг цаана хэрэгжээд ирэхээр бас яг юу болох нь тийм ээ. Урд нь бол за ингээд бүх зүйлд хангацсан бол 4 жилийн дараа нөгөө байнгын оршин суугч зөвшөөрлөө хүсээд авчих юм тохиолдол байсан. Тэгээ одоо тэр одоо байхгүй болох гэж байна уу? Тэр байхгүй болох нь ч юу ах вэ те? Ер нь бол энэ дээр хэлсэн байгаа нь одоо 2 жилээр ингээд сунгуулад явхууд та хичнээн ч удаа ингээд сунгуулад явж хийж болно гэсэн зүйл байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө үндсэн бас нэг суур төр мөн байгаа шүү. Шаардлага нь нөгөө ингээд хангагдахгүй байх юм. Энэ дээр бас өөр нэг нарийн зүйлүүд юу орж ирсэн бэ гэхээр хэрвээ танд ямарваа нэгэн ингээд ажил олгочоос үүдсэн те юм жижигхэн тэр одоо шууд тэр нөгөө ингээд урд нь ямарваа нэгэн зүйлийг хийхгүй ямарваа нэгэн ажил олгочоос болоод одоо юу гэх нэг цалингийнх нэг 10 крон дутчихдаг ч юм уу те нэг сард төлөгдөөгүй хүрээгүй байдаг ч юм уу ийм зүйлүүд гарцсан тохиолдолд яах вэ гэхээр тэр ингээд одоо тэр хүний виз туслагдчихдаг шүү дээ тэгвэл тийм юм байхгүй ер нь тэрийг ингээд авч үзээд энэ нөгөө одоо хүнтэн үүсэх шалтгаантай байна энэ бол нэг тийм нэг энэ хүнийг одоо энэ орон нутгаас гаргах буюу тийм ээ нэг цуцлах ийм шалтгаан бишээ гэж үзэх юм бол тэрийг ингээд одоо цуцлахгүй байж болох юм а гэсэн ийм зүйл бичигдсэн байлээ. Гэсэн ийм дүрмжээр гарч ирсэн байлээ. За тэгвэл одоо 5 дахьт нь заяа ажил олгогчид айгуу тийм бас өндөрсөн байгаа. Энэ юу вэ гэхээр урд нь нөгөө нэг ингээд та ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ хийгээд тэрэн дээр чинь тодорхой нөгөө нөхцлүүд нь одоо аль талаасаа хийж байгаа нөхцлүүд тавигдсан байгаа шүү дээ. Тэр хөдөлмөрийн гэрээнд үндсэн хөдөлмөрийн гэрээнд юу заагдсан бэ? Тэрний дагуу ингээд нөгөө тэр үлдэгдсэн байх хэрэгтэй гэсэн тий. Тэгээд та ажиллаж байгаа явцад тийм үү? Та ажил олгогчийнхоо нөгөө одоо юу гэх юм үүрэг оройлын тэр одоо хөдөлмөрийн гэрээ чинь өөрчлөгдөж болно шүү дээ. Тэ ямарваа нэгэн байдлаар одоо жишээл рестораны туслах байжсэн бол одоо тоогооч боллоо гэдэг ч юм уу тийм ээ. Тоогооч байснаа рестораны туслах боллоо гэдэг ч юм. Эсвэл зөөгч боллоо. Ямарваа нэгэн нөхцөл байдлаас болоод тэр хөдөлмөрийн чинь одоо хийсэн гэрээний нөхцөл нь өөрчлөгдлөө гэх юм бол энийг заавал цагаачийн байгууллагад мэдэгдэх ёстой. Хэрвээ та мэдэгдээгүй тохиолдолд тийм үү ажил олгогч танд нөгөө нэг тодорхой хэмжээгээр танд юу торгуул нөгөө шийтгэл оногдно гэсэн байгаа байхгүй юу. Тэр нь болохоор торгуул гэд бүр ардталтаа тодруулаад иччихсэн байлээ. Тэгээ бүр өшөө цаашаага ингээд бүр наривчлаад явах юм бол өшөө зөндөө бүр ингээд наривчлах юм бол бидний нөгөө та нарыг залхаачих бах тийм маш нарийн зүйлүүд байлээ. Гэхдээ яг нөгөө миний одоо үндсэн өөрчлөгдсөн зүйл нь ерөнхийдөө ингээд харахаар 5 зүйл байгаа байхгүй юу. Хамгийн нэгдүгээр хамгийн нэгдүгээр гэвэл тийм ээ зөвхөн нөгөө анстейлэнс эрбиудантай хангалттай байсан болоод үгүй бас автол үлдсэн байх ёстой гэдгийг шаардж байгаа юм байна. Хоёрдугаарт нь гэвэл нөгөө гэр бүлээ урд нөгөө зөвхөн таны цалин хардаг байсан бол гэр бүлээ тийжээх хангалттай цалинтай байх ёстой гэсэн шаардлага нэмээд ороод ирж байгаа юм байна. Шинээр одоо ингээд оршин суугч зөвшөөрөл аваад хүсээд орж ирж байгаа буюу тийм ээ. Эсвэл өөрийнхөө нөгөө юу байгуулах гэж байгаа өөрийн хувийн аж ахуй нийгэж байгаа эхлэж байгаа хүнд бол эднэрт болохоор эднээс нөгөө машин өндөр шаардлага тавина одоо сайн өндөр боловсралтай гэж хэлэх юм да би бол одоо баг өндөр боловсралтай тэр хүн нөгөө чанарын шаардлага тийм чанарын шаардлага хангасан хүн байх ёстой гэж хэлж байгаа байхгүй юу. Дөрөвдүгээрт нь болохоор нөгөө 2 жилээр сунгаад 4 жилийн дараа ингээд оршин суугч зөвшөөрлийг байн голдог байсан бол ингэх шаардлага байхгүй 2 жилээр одоо хичнээн ч удаа сонгож болно гэсэн ийм заалт байна. 5 дугаарт нь болохоор энэ товчлоод хэлэх юм шүү дээ. Ажил олгогч та өөрийнхөө тэр хөдөлмөрийн гэрээ хийсэн хүнийхээ ажлын нөхцөл байдлыг өөрчлөх юм бол тэрийг заавал цагаачлалын байгууллагад мэдэгдэн ингээгүй тохиолдолд та шийтгэл одоо өөрийн гэсэн тэрэнд нь оногдсон шийтгэлийг хүлээх ийм зүйлтэй болж байгаа юм байл шүү. Тэгээд хэрвээ танд нөгөө өөр нэмж мэдэж асуух тийм ээ
ойлгогдоогүй зүйл байх юм бол миний нөгөө одоо бичлэгийн доор асуугаараа тэгээд ганцаарчилж бас одоо ямар нэгэн мэдээлэл ямар нэгэн хүн байж болно шүү дээ. Өөрийнхөө хувийн аж ахуйг одоо нээх гэж байгаа ч юм уу тий. Тийм нэрээ бас нэг юм зүйл байна. Энийг нөгөө хүмүүс бас аюух асуудаг. Одоо та хөдөлмөрийн гэрээтэй байж байгаа тийм ээ. Тэрийг өөр нөхцлөөр тэр одоо сонголтоо өгж болох юм уу? Эсвэл одоо шууд хувийн аж ахуй руу орох юм уу? Тэр орж болох юм уу гэсэн ийм зүйлийг аюух асуугаад байгаа байхгүй. Тэр яах вэ гэхээр үндсэн суурь дүрм болохоор за жишээлбэл би нөгөө нэг хөдөлмөрийн гэрээтэй байж илаа тийм үү? Одоо ганц бие эмэгтэй байж илаа гэж бодоход би одоо хөдөлмөрийн гэрээ маань одоо 2 жилдээ байж байгаа. Одоо сонголт өгөх болчоод байдаг тий. Тэгвэл биний одоо хөдөлмөрийн гэрээ маань нөгөө сонгох боломжгүй ч юм уу бас энэ жоохон нөхцөл байдал үүсчихвэл би тэрийгээ зүгээр нөгөө нөхцөл байдлаас шалтгаалаад тийм ээ тэрийгээ нөгөө виз чинь дуусаагүй байхад жишээл би өөр нэг найз залуутай ч юм уу хүнтэй гэрэлцэн байж болно шүү дээ. Тэгхийн бол тэрийгээ нөгөө гэр бүлийн байдлаар нөгөө солиод хүсэлтээ гаргаж болдог. Гэхдээ нөгөө тэр урдны чинь шийдвэр нөгөө урдны чинь зөвшөөр дуусаагүй байхад шүү дээ. Ийм байдлаар ингэж болно. Тэгтээ тэр нөгөө тавигдах шаардлага нь маш өндөр шүү дээ. Таны тэр бүх урдны чинь тэр 2 жил тэр одоо ажиллаж исэн тэр бүх гэрээнд хийсэн бүх зүйл чинь яг хангалттай байсан байх уу гэдгийг шалгана. Хэрвээ тэр зөрчилтэй байл бас наадах чинь сонгох уугүй юу гэдэг эргэлзэн. Бас өөрийн нөгөө тэр 2 жил ингээд ажиллаж байснаа дахиад одоо хувийн байгууллага нээгээд юу гэх юм өөрийн гэсэн за жишээл нэг ресторанд ажил 2 жилийн гэрээтэй байсан бол дараа нь дахиад өөрөө нөгөө нэг хувийн ресторан нээ гэж бодъё да тий. Тэгэд энэ дээр бол маш өндөр шаардлага тавьдаг шүү. Энэ дээр алдваа. Энэ дээр нөгөө нөхцөл нь энийг бол бүр ингээд та нарийн энийг сайн судалж яж явах. Тэр нөгөө өөрийн одоо гэсэн байгууллагыг чинь нээхийн тулд тийм ээ тодорхой хэмжээний маш өндөр шаардлага тавьдаг. Тэр эдийн засаг тий бусад бүх зүйлүүдийг та хангаж чадж гэнэ үгүй юу. Дээрээс нь тий бас нөгөө үндсэн суурь дүрм болохоор яах вэ гэхээр таа ч болохоор урд нь нөгөө нэг хаа нэгэн байгууллагата адилжингаар ирсэн байна шүү дээ. Одоо хувийн юм нээх гэж байгаа юм чинь тэрний үндсэн суурь дүрм нь юу байдаг гэхээр та тэр энэ нөгөө зөвшөөрлөө нээхээс тэр зөвшөөрлийг авахаасаа өмнө тийм одоо хувийн аж ахуй байгуулж бий болгох зүйлээ эхэлж тэр нөгөө шаардлагуудыг хангаад гаднаас хүсэх ёстой гэсэн бас нэг суурь дүрм байгаа шүү дээ. Энтэйгээ яаж зөвлөх нь энийг бол маш сайн нарийн гаргалгаатай гэдгийг шууд нөгөө одоо бодоод за одоо би ингээд энийг өөрийнхөө хувийн зүйлийг нэгээд ингээд шууд ингээд шилжиж болно гэсэн ойлголт бол биш шүү. Энийг сайн судлаарай. Энийг сайн анхаарч тэр шаардлагууд нь юу вэ? Тэрийг сайн хараарай. Тэгхгүй нөгөө одоо өөрийнхөө болж исэн зүйлээ нөгөө жоохон одоо нэг 2 жил төвчдөг ч юм уу тийм ээ. Дахиад нэг 2 жил төвчээд ажиллаад юмдаа орчих байсан бол энийг өгүүлгч бол бас жоохон хэцүү шттэ. Тэгэхээр иймэрхүү юм дээр нарийн нөгөө анхаарч хуулийн зөвлөгөө хүмүүсээс авах тийм яг энэ нарийн мэддэг одоо хүмүүс юу вэ те хуулийн зөвлөх хүмүүс. Гэхдээ нөгөө хуульч нар чинь одоо манайхан өмгөөлөгч нар л бол ингээд одоо бүх зүйлийг зохицуулцдаг те ингээд бодоод идэг тийм биш шүү дээ. Өмгөөлөгч нар ч гэсэн яг хуулийнхаа дагуу л энэ зүгээр зөвлөгөө л өгдөг болохоос тэгээд өмгөөлөгч нар чинь бас ингээд одоо оргонлолын хэсэг дээр ажиллаад гарсан те тэргээр мэрэгсэн эсвэл нөгөө байгуулгын те форитогийн өмгөөлөгч нар гэж байна. Эсвэл эрүүгийн гэмт хэрэг дээр ингээд тэргээр дагнцсан ингээд тусдаа байдаг. Тэрний яг зөвийн нөгөө одоо олж уулзаж зөвлөгөө авах нь бас маш чухал байдгийг шүү. Тэгээд миний одоо өнөөдрийн үгийг гэсэн жоохон мэдээлэл маань ийм байна. Тэгээд жоохон ч гэсэн та нарт тус болох байх гэж найдаж байна. Эргэлзээтэй байгаа зүйлд чинь жоохон ч гэсэн тус болох байхаа гэж бодож байна. Тэгээд хэрвээ ойлгогдоогүй тий асуух зүйл байх юм бол миний нөгөө бичлэгийн доор асуучаараа тэгээ би өөрийнхөө зав цайг харж агаад та нарт хариулъя. Эсвэл нөгөө олон их асуудаж байгаа асуултуудыг чинь би бэлтэж агаад ингээд нийт дунд чинь бас хэлээд яриад өгье гэж бодож байна. За тэгээд миний бичлэг таалагдсан бол тий миний Милми гэдэг YouTube-ийн одоо влог дээр минь subscribe хийгээрэй. Тэгээд анхаарал тавьсансанд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.